Сайн байцгаана уу? За бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргье. Шинэхэн влогтой тавтаа морил. За юуны өмнө шинэ жил болох гээд та бүхэн маань өнгөрсөн оныхоо одоо амжилт бүтээлийг дүгнээд шинэ ондоо одоо урам зоригтойгоор орох гээд ингээд баяр болох гэж байгаа нэлийн одоо хүмүүсийн сэтгэл хөдлөсөн сайхан сар болж байгаах гэж найдаж байна. Тэгэхээр та бүхэн влог руу маань орж ирэхдээ өнөөдөр юуны тухай ярих гэж байгааг маань ерөнхийдөө мэдсэн баг. Тэгээ би ч гэсэн шинэ он болох гэж байгаа учраас нийт влогийн маань үздэг хүмүүстэй нэгэн сонирхолтой мэдээлэл хуваалцах гэж байна. За энэ хүү өнөөдрийн хуваалцах байгаа мэдээлэл бол хэрэгтэй нэгэндээ маш их хэрэгцээтэй. Тэр дундаа Япон улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд, за тэгээ шинээр ирсэн хүмүүс те. За ирэх гэж бодож байгаа хүмүүст маань нэлээд сонирхолтой, өгөөжтэй байх байхаа гэж бодож байна. Өнөөдрийн ярих гэж байгаа шиг одоо ийм боломж болцоо хэрвээ Монголд маань эх оронд маань байдаг бол маш олон залуу хүмүүсийн амьдралд нэмэртэй за ийм нэгэн зохицуулалт байгаамаа. За Япон улсын засгийн газраас ард иргэдтэй за дээрэс нь энэ улсад хууль ёсны дагуу одоо ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдэд ч гэсэн за хямдралтай буюу одоо ингээд бага түрээстэй байранд орох одоо ийм боломж олгодог. За өөрөөр хэлбэх юм бол ер нь улсын зардлаар одоо ийм байшин одоо хотхнууд байраад за тэрэндээ одоо орон байр түрээслэгтэй холбоотой тий орлого багч гэдэг юм уу за хүндэтгэн үзэх шалтгаантай за ийм хүмүүсийг одоо бага үнээр оруулаад за тэднэрт одоо ингээд амьдралд нь дэмжлэг үзүүлдэг гэсэн үг байгаа. Тэ Япон улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын хүмүүс бол бүр их одоо яг энд сууршин амьдрнаа гэж шийдээгүй бол дийлийнх нь бол мэдээж түрээсийн байранд амьдардаг. За ганцхан гадаадын хүмүүс гэлгүйгээр Япон хүмүүс өөрсдөө ч гэсэн одоо нийт ард иргэдийн 40% нь одоо байр түрээслэж амьдардаг гэсэн юм статистик байдаг. За тэгээ мэдээж энэ хүү байрны улсын энэ байрны түрээс нь зах зээлийн үнэтэй харьцуулахад одоо хамаагүй бага байдаг учраас мэдээж одоо боломж байдаг бол хүн болгон л одоо орохыг зорино. За тэгээд энийг нь одоо зохицуулахын тулд ямар шалгуур байдаг вэ гэхээр тодорхой нэгэн шалгууруудтай. За тэгээд дээрээс нь шалгуур хангасан бас олон хүн байдаг учраас тэдгээр хүмүүстэй зориулаад дараагаар суглаа явуулаад тэгээд ялагчд нь одоо энэ байранд орох боломжтой болдог. Ийм нэг сонирхолтой зохицуулалт байдаг юм аа. За тэгээ өнөөдөр би яг өөрийнхөө ажиллаж амьдардаг Чиба мужийн одоо энэ байрны суглааны талаар ярив. За ерөнхийдөө Японы одоо бусад аймаг хотуудад ч гэсэн яг адилхан бол ийм зохицуулалт байгаа. Та бүхэн өөрсдийн ажиллаж амьдардаг одоо дүүрэг мужийнхаа одоо ингээд төв дээр очиод тий энэ талаар бас сонирхож олно. За эсвэл вебсайтыг нь олоод бүгдээр бас ингээд сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За манай Чиба мужийн хувьд бол жилд 4 удаа одоо ийм байрнуудын суглаа явагддаг. За яг сарын хэлэх юм бол 1, 4, 7, 10 сард одоо энэ улсын байрны суглаа явагддаг. Суглаанд оролцох байрнууд гэж мэдээж байгаа. За дандаа бол ингээл шинэ байшин бариад байдгүй учраас өмнөх оршин суугч нь гарсан, тэ хоосон болсон, эсвэл цоо шин ч юм уу тэ ийм одоо яг ямар байрнууд байгаа мэдээлэл нь за эдгээр сарууд яг өмнөх сарын 25-ны өдөр за бүгдэд нээлттэй одоо ил болдог. За байнга ил мэдээллүүд нь байдгүй гэсэн. Одоо 1 сарын суглаанд оролцъё гэх юм бол 12 сард, 12 сарын 25, за 4 сарын суглаанд оролцъё гэх юм бол 3 сарын 25 гэх мэтчлэн өмнөх сарынх нь 25-ны өдөр за дүүргийнхаа одоо нөгөө мэдээллийн төв дээр очиод за энэ байрны материал авч олно. Өнгөрсөн 10 сард болсон суглааны одоо ингээд материал одоо яг одоо миний гарт байна. За энийг би өнгөрсөн 10 сарын суглааны материал гэсэн. Тэгэхээр 9 сарын 25-ны өдөр дүүргийнхаа одоо дүүрэг дээр очиод тэгээд авсан байгаа. За энэ бол ингээд үн төлбөргүй одоо яг тухайн цаг үед одоо суулттай зарлагдсан байрнуудын мэдээлэл за тэгээд шаардлагатай одоо бүглэх аппликейшн форм гээд за тэгэл хэрхэн яаж ашиглах те хэрхэн яаж материалыг илгээх бүх зааварчилгааг нь ингээд нэг дугтуунд хийчихсэн. Ингээд дүүрэг дээр чинь байдаг байгаа. Тэгэхээр таад энийг аваад хэрвээ тэр дотор байгаа энэ байрнуудын чагсаалтыг үзээд орохыг хүссэн байр байх юм бол материал өгөх боломжтой байдаг байх нэ. За энэ дээр энэ зарлагдсан байрнууд бол ерөнхийдөө ямар байрнууд байдаг вэ гэхээр байр нь бас ингээд төрөл төрлөөр өөр зориул
талд нь одоо ийм өөр байрнууд байдаг. Ерөнхийдөө энгийн одоо өрх гэр бүлд зориулсан байр гэж байна. За өндөр настай хүнд зориулсан байр гэж байна. Яг тэр өндөр настай эрүүл мэндийн шалтгаантай өдөр тутамдаа амьдрах одоо ийм боломжийг бүрдүүлсэн шат матн амхан байдаг юм уу те 0 нь одоо туслах нэмэлт хэрэгсэлтэй байдаг юм уу одоо ийм зориултаар одоо бэлдэж барьсан ийм байшин гэсэн. За дараагийнх нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүн буюу одоо тэрэгцэртэй хүн ашиглах боломжтой одоо ийм байр байдаг. Хаалгууд нь ингээд нөгөө гүдэг хаалгатай ч юм уу те тэрэгцэртэй гэртээ хүртэл одоо ашиглах боломжтой одоо ийм өргөн коридортой ч байдаг юм уу те. Иймэрхүү одоо нэмэлт одоо ийм зохицуулалт хийж баригдсан ийм байрууд байдаг гэсэн. За дараагийнх нь болохоор бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан байр гэж байна. За 6-аас дээш гишүүнтэй одоо гэр бүл зориулсан байр гэж байна. За энэ нь ямар байр байдгүй гэхээр 6-аас дээш хүн одоо орохыг зөвшөөрдөг. За метр квадратын хувьд бол одоо 80 метр квадратаас дээшээ нэлээд том. За галтгооны өрөөнөөс гадна яг хүн ингээд унтаж амрах, амьдрах юм боломжтой 4 өрөөтэй жишээлбэл ийм байр байна. За нэг скул одоо ганцаараа амьдардаг хэдий ч бусдын одоо ийм анхаарал халамж шаардлагатай тий одоо янз бүрийн нөгөө байгалийн гамшиг болдог газар учраас за гамшиг ослын үед бол ингээд амрах багийнхан ирээд тэр хүнийг хамгийн ихэнд одоо туслах шаардлагатай байдаг ч юм уу тий. За иймэрхүү хүмүүст зориулсан гэдэг ерөнхийдөө 6 төрлийн бол ийм байр байдаг. Материалаа өгөх боломжтой хүмүүсэд бол тавигддаг одоо үндсэн 7 шалгуурыг одоо та бүхэндээ хэлж өгье. За эхнийх нь болохоор Япон улсад одоо албан ёсоор ажиллаж амьдраад те. За гадаад иргэдийн хувьд шүү монголчууд маань үзэж байгаа болохоор Япон улсад албан ёсоор одоо ажиллаж амьдраад доорх хаяж 1 жил болсон. За тэгээд одоо орохоор те таны одоо хүсэлт гаргаж байгаа байрныхаа харьяа хот мужид одоо амьдардаг. За эсвэл ажилдаг та магадгүй өөр газар амьдардаг байж болно. Гэхдээ таны одоо яг албан ёсны ажиллаж байгаа ажил чинь одоо энэ хүсэлт гаргаж байгаа байртай ч ойрхон байдаг юм уу? Ижил дүүрэг хотод байдаг бол бас хүсэлт гаргаж болно. За гэр бүлтэй хүмүүс. За гэр бүлтэй хүмүүс гэдэг маань одоо шинээр гэр бүл болоод те байрны түрээс асуудал болж байгаа ч юм уу те. За ийм хүмүүс байж болно. За эсвэл одоогийн одоо ингээм амьдарч байгаа байранда тодорхой нэг шалтгааны улмаас одоо амьдрах боломжгүй одоо яахын аргагүй юм шалтгаантай байгаа хүмүүс бас материал өгч болно. За энэ шалтгааныг нь бол одоо дэлгэрүүлээд хэлэх юм бол хит өндөр түрээстэй. За эсвэл өөрөөс нь одоо шалтгааллахгүйгээр байрны эзэн юм уу, байрны одоо эзэмшигч компани тухайн байрыг нураах гэж байгаа ч гэдэг юм уу, ингээд амьдрах боломжгүй болсон. Орон сууцны зориулалттай биш те хүн амьдрах боломжгүй юм байранд амьдарч байгаа хүн. За байр нь эсвэл одоо эрүүл ахуйн шаардлага хангаагүй те эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж байхгүй байгаа ийм байр. Эсвэл нэг байранд одоо ингээд хит олуулаа те тухгүй, тух муутай амьдардаг. За ийм хүмүүс хүндэтгэх шалтгаантай хүмүүс бас энд материалаа өгж болно. Хамгийн гол нэг шалгуур нь бол бас орлогын хэмжээ байгаад байгаа. За яг дүүрэг хот болгонд өөр баг та бүхэн яг вебсайтнаас ороод сонирхороод оршин суух татвар гэдэг Японд ажиллаж амьдардаг хүн болгон нөгөө оршин суух татвар гэж төлдөг. За энэ татварыг бол цаг тухайд нь төлөх сайн түүхтэй байх шаардлагатай. За тэгээд хамгийн сүүлд нь та болон те тухайн одоо энэ байранд нүүж орох гэж байгаа хин нэг нь аливаа гэмт хэрэг одоо энэ шүүх цагдаагийн ийм бүртгэлгүй те асуудалд орж байгаагүй ийм хүн байх шаардлагатай гэсэн ийм шаардлагууд байдаг. За энэ тогтоон дотор юу байгаа вэ гэхээр за ийм гайд бук байгаа. За энэ нь болохоор ингээд нийтдээ ерөнхийдөө ингээ харуулж те жилд 4 удаа материал хүлээж авна гэд бичсэн. Тухайн үед зарлагдж байгаа. За одоо ингээ байрнуудын ингээд план зураг те. За ингээд ерөнхийдөө ийм мэдээллүүдийг нь бүгдийг нь багтаачихсан. Ямар орлоготой хүн энд материалаа өгж болохын гэх мэтчлэн бүх мэдээллүүд бол энэ дотор байгаа. Өндөр цалинтай байсан ч гэсэндээ яг таны те хараа хяналтанд байгаа гэр бүлийн хүмүүс чинь хэд байгаа. За тэгэл хідэн хүүхэдтэй гэдгээс чинь хамаарат таны орлогыг одоо бодох юм чинь бол өөр болно. За ийм номноос гадна энэ дотор
ийм аппликейшн форм байгаа. За аппликейшн форм гэдэг ийм одоо бүглэх маягт байгаа гэсэн үг. За энэ маягтыг та бүхэн үнэн зөв бүглөөд тий. За ямар шалтгааны улмаас энэ байрыг хүсэж байгаа юм бэ гэд ингээд бүх юмнуудаа бүглөөд тэгээд ингээд явуулдаг. За ингээд та ингээд энэ дотор байгаа материалуудаа яг зөв ёсны дагуу ингээд бүрдүүлээд ингээд явуулахаар танд таны материалыг хүлээж аваад тэгээд хэрвээ шаардлага хангасан байх юм бол танд нөгөө суглааны чинь дугаарыг явуулдаг. За тэгээд одоо та бүхэндээ суглааны тухай хүргэе. Тэгээ нэг юм хэлхээ марцсан байна. Хамгийн чухал нэг юм нь за хэдийгээр маш олон байр тухайн цаг үед одоо сул байгаа та материалаа өвч олно гэж зарлагдчихж байгаа ч гэсэн хүсэлт гаргаж байгаа хүмүүс маань ерөөсөө ганцхан одоо өөртөө тохиорсон ганцхан байрыг сонгож хүсэлтээ гаргана. За тэгээд хэрвээ таны материал чинь шаардлага хангасан байх юм бол тухайн байрныхаа суглаанд оролцох эрхтэй болно. За суглааны хувьд бол нэг хүнд нэг суглаа бол биш бас хит хитэн суглаа олгодог. За тэр нь одоо ямар зохицуулалтаар явдаг вэ гэдгийг одоо би та бүхэнд компьютернаас харуулах юм. Нартай одоо жоохон ойлгомжтой мэдээлэл хүргэхийн тулд Excel файл дээр одоо мэдээлэл бэлтлээ. Японочууд ер нь нөгөө аливаа ямиг тайлбарлахдаа бас маш ойлгомжтой. За одоо ямар ч төвшний ямар ч хүн ойлгохоор хэмжээний одоо ийм гарын авлагтай тийм нэг форум байсан ч гэсэн бүглэх нь ийм маш ойлгомжтой юм бэлдсэн байдаг болохоор бас яг нь уул ёсыг нь даг гихчээр ерөнхийдөө нэлийн одоо ойлгомжтой тайлбар, ойлгомжтой мэдээллүүдийг влогороо би бас хүргэх гэж зорддог. За одоо ингээ бүгдээрээ компьютер харцгаая. За тэгэхээр нэг таны цуглуулсан нэг оноо бол одоо нэг суглаа болдог гэж ойлгож байна. За хамгийн ихний одоо таныг үнэлгээ бол за энэ жилийн орлого за тэгээд түрээсийн харьцаа байна. Жишээлбэл таны одоо сарын орлогыг чинь тий за нийт ерөнхийдөө жилийн орлого гэсэн үг. Тэгээд жилийн орлогыг чинь 50-аас одоо их хувь нь байрны түрээсэнд хэрвээ явдаг бол та 5 оноо авна. За 40-оос 50% нь байрны түрээсэнд явдаг бол 4 оноо. За 30-аас 40% нь байрны түрээсэнд явдаг бол 2 оноо. За 30%-аас бага мөнгийг байрны түрээсэнд явдаг буюу за таны байр бол одоо өөрөө түрээсээ төлөөд ажгүй амьдарчиж болохоор ах юм бол та бүр оноо авахгүй гэсэн ийм үнэлгээтэй байдаг. За бүгдээрээ юу ч гэсэн одоо энэ дээр за 40-оос 50% нь байрны түрээсэнд явдгаа гэж бодоод за 4 оноо өгчээ. За дараагийн нэг үнэлэх шалгуур нь болохоор хүн амьдрах одоо зориулалтгүй байранд амьдарч байгаа бол за түрүүнд би хэлсэнчлэн за одоо үйлдвэр мүлдвэрийн байр байдаг юм уу те ямар ч байсан одоо хүн амьдрах зориултгүй л одоо ийм байр гэсэн үг. Одоо тохиромжгүй те ийм байранд хэрвээ амьдардаг бол танд 1 оноо өгнө. За яг хөө энийг те тодорхой хэмжээнд бас хүн амьдардаг л байранд амьдарч байгаа гэж бодоод 0-оор бодчих. За бусдын шаардлагаас байрнаасаа гарч байгаа бол бас танд оноо өгөх нь. За энэ нь юу гэж болох вэ гэхээр байрны эзэн таныг гар гэж хэлсэн. Эсвэл таны амьдарч байгаа байр одоо ямар нэгэн шалтгаанаар одоо нураагдах байгаа ч юм уу те. За танаас шалтгааллахгүйгээр та одоо байрнаасаа гарах гэж байгаа бол энд танд 1 оноо өгнө. За яхав тим гэж үзээд 1 оноо өгчээ. За дараагийнх нь болохоор гэр бүлтэйгээ хамт байхын тулд байр хэрэгтэй бол. За жишээлбэл магадгүй та одоо ганцаараа амьдардаг те. Тэгээд гэр бүлийнхэн чинь Монголоос ирэх гэж байгаа. Эсвэл виз нь гарцсан те ирцэн байгаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ амьдрыг гэхээр яг одоо таны амьдарч байгаа байр жижигэн ч юм уу те тийм байж болно. Эсвэл одоо ямар ч хэсэн л нэг хайртай дотны хүнээ авчираад амьдрыг гэхээр бас болж өгөхгүй байгаа бол энд 1 оноо өгөх юм байна. За энэ дээр 1 оноо өгчээ. За тэгээд энэ нэг бас сонирхолтой мэдээлэл байсан нь за Японд бас ингээд хүний бас амьдрахад тэ тог тухтай амьдрахад бас метр квадратын бас одоо хэмжээ гэж бас шаардлага гэж бас байд. Нэг хүн бол одоо 25 метр квадратаас ерөнхийдөө доош одоо ийм талбайтай байранд бол бас амьдрахыг бол ер нь хэцүү гэж үздэг бахан. За 2 хүн бол одоо 30 м квадратаас дээш байранд байх ёстой. 3 хүн бол 40 м квадратаас дээш байх ёстой. 4 хүн бол 50 м квадрат, 5 хүн бол 57 м квадрат. За 6 хүн бол 66.5 м квадратаас дээш байранд байх хэрэгтэй ахны. Тэгэхээр Японы байрнуудын хувьд ерөнхийдөө аюул жижигхэн байдаг шүү дээ. Тэгээд та бас өөрийнхөө одоо түрээсээ амьдарч байгаа байрны метр квадратыг бас бодоод үзээрэй. Хэрвээ энд бас хүрэхгүй байх юм бол магадгүй энд хүсэлтээ өгөх бүрэн боломжтой ах нь шүү. За тэгтээ энд үнэлгээг нь өгөхдөө за хэрвээ за гурван амьдардаг хүн байлаа гэж бодоход те 40 м квадратаас
дээш байранд амьдрах ёстой байтал за та энэ 40 м2-ын 80% хүрэхгүй жижиг байранд амьдарч байгаа бол танд 5 оноо өгнө гэж ойлгоно. За 80-аас 90% нь биш 80-аас 90%-аас нь одоо бага байранд амьдарч байгаа бол 4 оноо. За хэрвээ 90-өөс одоо 100% буюу те ерөнхийдөө 40 м2-та дөнгөж л одоо хүрээд те дөнгөжл ийм жижигэн байранд амьдарч байгаа бол 3 оноо гэх мэт өгөх юм байна. За юу ч гэсэн энэ дээр бүгдээрээ 4 оноо өгчээ. За тэгээд таны хэрвээ амьдарч байгаа байр чинь зориултын одоо галтгоо байхгүй, kitchen area байхгүй тий. За эсвэл 0 байхгүй. За эсвэл бааны өрөө байхгүй тий. За магадгүй зүгээр унт эсвэл бол одоо энэ галтгоо 0 бааны өрөө нь бусадтай одоо ширэлж хэрэгэлдэг тий. Дундих байдаг тий. Бас ингээд тогтохгүй байдаг бол бас энээс нь хамаараа танд оноо өгнө. За хэрвээ галтгооч байхгүй, 0 жахгүй, баанч байхгүй. За тийм байр чаар одоо бас байдгүй лгүй тий. Тийм байх юм бол 3 оноо. За галтгоо нь байгаад галтгоо байхгүй байгаад нэмээд бааны өрөө байхгүй, хоёр нь жишээлбэл байхгүй байх юм бол 2 оноо. За эсвэл галтгоо 0-тэй мөртлөө бааны өрөө байхгүй ч юм уу тийм ингээд нэг нь байхгүй байх юм бол 1 оноо гэх мэтчлэн өгдөг байна. За энэ дээр яг одоо бүгдээрээ 0-тэй галтгоотой. За боли галтгооныхон өрөөг ширэлдэг юм байранд байдаг гэж бодъё л да тий. Тэгвэл 1 оноо өгөх нь. За энэ дээр 1 оноо өгчээ. За тэгээд дараагийнх нь болохоор бага сургуульд орох эсвэл бага сургуулийн насны хүүхэдтэй бол бас танд оноо өгнө. За бага сургуульд яг сурдаг буюу 12 наснаас доош насны хүүхэдтэй. За тэгээд тийм хүүхдийн тоо болон цэцэрлэгт явдаг те ийм жоохон хүүхдийн тоо чинь 3-аас дээш тийм хүүхдтэй айл байх юм бол 5 оноо. За 2 хүүхэд байх юм бол 4 оноо. За 1 хүүхэдтэй бол 2 оноо. За хүүхэдгүй бол 0 оноо гэх юм байна. За бага сургуулийн насны 3-аас дээш одоо тийм хүүхэдтэй байлаа гэж. За дунджаар те за 2 хүүхэдтэй байлаа гэж бодоход танд энд одоо ингээд 4 оноо өгнө гэсэн үг байна. За мөн та ингээд өвөө эмээтэйгээ те өндөр настантай амьдардаг. Эсвэл 18-аас доош насны одоо хүүхэдтэйгээ амьдардаг ийм гэр бүл байх юм бол танд бас 1 оноо нэмж өгөх юм байна. За ингээд 1 оноо өгчээ. За өндөр нас гэдгийг 60 наснаас дээш настай хүнтэй амьдардаг бол гэж ойлгож байна. За хөгжлийн бэрхшээлтэй одоо гэр бүлийн гишүүдтэй одоо ийм хүн байх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхтэй те ямар нэгэн бэрхшээлийн ийм тодорхойлттой хүн байх юм бол танд бас 1 оноо өгөх юм байна. За энийг 0 гэчээ. За ганц бие хийцэг байл те. За ийм ганц биеэр амьдарч байгаа одоо ээжүүд энэ төр байх юм бол бас нэмэлт давуу тал болж өгдөг ах нэ энэ байранд ороход. За энд 0-ыг өгч яах вэ? За тэгээд хүчирхийлэлт өртсөн эсвэл одоо гэмт хэргийн золиос болсон бас ийм хүмүүс байдаг юм байна л да. Тэр тийм шалтгааны улмаас байраа солих гэж байгаа нүүх гэж байгаа ч юм уу те. Тийм хүмүүс байх юм бол бас 1 оноо өгдөг байх нь. За яг энийг ингээ 0 болчихъя. За одоо шинэ он гарах гэж байгаа болохоор бас жоохон бэлэгтэй юм бүглээ л та тий. За тэгээд хамгийн сонирхолтой нэг бас хүмүүсийг айгу ботсон шударгын үн болохоор энэ суглаанд урд өмнө нь олон удаа оролцоод за бас амжилтгүй болж исэн бол тэрэнд чинь бас оноо өгдөг байх нэ. За 3 болон түүнээс дээш удаа энэ суглаанд одоо материалаа өгөөд хэрвээ тэнцээгүй байх юм бол танд 3 оноо. За 2 удаа өгөөд тэнцээгүй байх юм бол 2 оноо, 1 удаа өгөөд тэнцээгүй байх юм бол 1 оноо байдаг байна. За ингээд энэ дээр юу ч гэсэн одоо 1 удаа өгөө тэнцээгүй гэд 1 оноо өгчих юм бол за ингээд нийт таны оноо 17 оноо цуглаж байгаа буюу танд нийт 17 суглаа ирнэ гэсэн үг. За манайх ч нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй учраас би тэд бас ингээд нөгөө нэлийн жоохон томхон байр хэрэгтэй болсон байхгүй хүүхэд маань том болохын хэрээр тийм учраас би тэд өнгөрсөн 10 сард би материалаа өгч үзсэн. Тэгээд айгуу сайн мэдээлэлтэй байгаа та нартаа мэдээлэл хуваалцаад байгаа. За тэгсэн чинь бас ад таараагүй, суглаанд ялаагүй гэсэн ч гэсэн маш сайн одоо ойлголт мэдээлэлтэй болж авсан. За ингээд та материалаа ингээд өгсөний чинь дараа танд хідэн суглаа өгөхөр болсон чинь талаар одоо ийм хакаки ийм юу ирнэ.
посткарт танд ирнэ. За энэ суглаа одоо энд жишээлбэл энэ дор тоо бодоод бид нар 17 гэдэг тоо сугалсан бол бид нарт 17 ширхэг суглаа ирнэ гэж ойлгож болно. За манад одоо ингээд ийм тооны ийм дугаартай суглаанууд ирлээ гэд ингээд энэ дор ингээд бичсэн байна тий. За ийм юм ирдэм байлээ. За тэгээд эннийх нь ард нь юу байдг вэ гэхээр тухайн суглаа болох өдрийнх нь газрынх нь мэдээлэл байдаг. За энэ суглаа бол олонд ингээд нийтдээ шударга болдог учраас яг энэ суглааных нь өдөр хэрвээ та ийм юм авч чадсан байх юм бол энийгээ барьж очоод тэр суглааг одоо боддоор харна. За тэгээ бүгдээрээ нэг зааланд тэнд бол бичлэг энэ төр хийлэхгүй. Тэгээ бүгдээрээ нэг зааланд орд суугаад за тэгээд ингээд автоматар тэр нэг суглааны дугаар нь уурсаад тгийж сонгогдт юм байлээ. За тэгэл орчт юм уу гэхээр бас үгүй. За ингээд хэрвээ одоо энэ бүх юм чинь болоод таны юу гараад ирлээ гэхэд та нөгөө нэг шаардлагуудыг хангасан үгүй гэдэг нотлохоогоо өгнө. Жишээлбэл татварын бичгээ тий. За хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг бол тэр хүнийхээ үнэмлэх янз бүрийн тэрэг тэрэгцээр ашигладаг гэсэн тодорхойлолт ганц бие ээж аав байх юм бол ганц бие гэснээр тодорхойлдог ч гэдэг юм уу тий. Ингээд таны одоо өгсөн материал чинь үнэн зөв гэдгийг та батлаж ингээд үзүүлнэ. За тэгсний дараа бол байранда орох юм боломжтой болдгоо. За төлбөрийн хувьд бас та хэд бас сонирхчиж магадгүй үнэхээр хямдхан байдаг юм уу үгүй юм уу те хэр хямдхан байдаг юм бэ гэж бодож магадгүй. За энэ болохоор 10 сарын энэ манай энд зарлагдсан ийм байрнуудын жагсаалт байгаа байхгүй юу. За энэ дээр бол ингээд үн нь бол нээлттэй хэмжээ дамжаа нээлттэй байж байгаа. За тэгээд эндээс ингээд нийт ингээд үнийн энд бол ингээд 2 дека те 2 өрөө байрнаас эхлүүлээ 4 дека хүртэл одоо ингээд нөгөө олон хүн амьдардаг байр хүртэл ингээд маш олон байрнууд байгаа. За тэгээд энд одоо хэдэн метр квадрат нь байна л та. За хамгийн жижигхэн метр квадратыг нь харах юм бол ерөнхийдөө нэг 40 метр квадратаас дандаа дээшээ. За хамгийн том нь бол ингээд 72 метр квадрат хүртэл хэмжээтэй юм байрнуудын лист гарсан байна. За тэгээд төлбөрийн хувьд ингээд харахаар хамгийн үнэтэй тэр 70 хэдэн метр квадраттай байрны төлбөр бол 68 мянган yen. Тэр амар бага байгаа үстэй тий. Бид нэр манай гэр бүлийн хувьд жишээлбэл бид хэд чинь зургуулаа тий 4 хүүхэдтэй зургуулаа амьдардаг учраас бас жижигхэн байранд байхгүй аль болох одоо ингээд жоохон том байранд байх гэж үзэх ингээд сайжруулах томруулах тусам түрээс бол ингээд бас нэлийн өсөж байгаа. За Токиод бол бүр одоо маш үнэтэй байдаг. Чибод бол харьцангуй арай бага. Тэгсэн ч гэсэн бас хэмжээнээс хамаарат, орчноос хамаарат, бетроны буудалцуудалтай ойрхон те дэлгүүр хошоотой ойрхоноос хамаарат баггүй хэмжээний мөнгийг түрээсэнд төлдөг. Тэгэхээр тэрнтэй маань харьцуулахад бол энэ 67 мянган йен гэдэг бол маш бага санагдсан надад. Тийм учраас ингээд та хэдтаас энэ мэдээллийг хуваалцаад боломжтой хүн байх юм бол ороорой гэж зөвлөж байгаамаа. Тэгээд аз од нь бас таарах юм бол орох нь байна. Тэгээд хэдийгээр амжилтгүй болсон ч гэсэн таны амжилтгүй болсон чинь дараагийн суглаанд чинь оноо болж авдаг учраас бас ингээд маш давуу талтай байгаа зү тий. Тэгээд та бүхэн маань энэ байрны тухай мэдээллийг интернетээс бас илүү хайж олоод тэгээд ингээд өөрийнхөө харьяа дүүргийнхаа юмд материалаа өгөөрэй. Ямар ч юм монгол хэл дээр их хэл дээрээ за яг энэ улсын байрны тухай мэдээллийг би бас юм хангалттай хэмжээнд олж авч чадахгүй байсан учраас та бүхэндээ өнөөдрийнхөө влогийг бол ингээд зорин бэлтгэж хүргэлээ. Тэгээд Монголд ч гэсэн хэрвээ иймэрхүү зохицуулалт байдаг бол бас айгүй зүгээр агаад те залуу хүмүүс зориулаад улсаас ингээд орон байр бариад за тэгээд оруулдаг юм байх юм бол нөгөө гэр хороол маань ч гэсэн багасаад утаа маань ч гэсэн багасаад те ингээд баймаар юм шиг санагцсан. Тэгээд яахын аргагүй бас суралцах юмтай улс байдаг. Тэгээд манай Монголын бас нөгөө нэг одоо энэ улс төрийн юмнууд чинь ингээд сошиалар амар итвхийг аваад ингээд байдаг болцсон. Тэгээ сошиалаас баг одоо ингээд дахиж батлах гэж байгаа хууль муулийнхаа санаа манаг олдог болцсон учраас магадгүй хин нэгэн хэрэгцээтэй магадгүй тэ шийдвэр гаргах төвшний нэг хүнд ч гэсэн өнөөдрийн одоо ингээд бичлэг маань хүрэх юм бол иймэрхүү зохицуулалт хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ влогийн маань үзсэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзъя. Баяр таа.